Одоо жишээ нь зарим хүмүүс бол эрүүл байх нь одоо хамгийн аз жаргалтай зүйл гэж ярьдаг. Гэтэл яг үүнд амьдрал төр тийм биш байхгүй. Хорхон настай 23 4 настай ирнэ. Ямар ч одоо бие махбодын одоо өвчин зовлон байхгүй ирнэ. Амьдралыг зүгээр л үзэн ядаж байгаа. Тэгээ өөрийгөө үзэн ядаж байгаа. Маш одоо тэгээ таагүй амьдарч байгаа ийм зүйл байна. Тэгэхээр нөгөө ямар хүмүүсийн хувьд эрүүл байвал жаргал вэ гэхээр өөрөө өвдөж үтсэн тэр зовлонг туулж үтсэн эсвэл өвдсөн байгаа ч юм уу. Эсвэл хин нэгэн хайртай хүмүүс нь өвдөд байгаа ч юм уу. Энэ байдлын үеэс бид нэр айгүйх мэдэрдэг. Жишээ нь жоохон бахад бид нэг шүд өвдөн ш. Тэнгүүд шүд өвддөг байхад ямар гоё юм бэ гэж боддог. Тэгэхээр бид нөгөө шүд өвдөг байхдаа тэн дээрээ баярлаад илүү аз жаргалтай болж чаддаг. За сайн мэцэнэр хүмүүс сонсогчдоо манай өнөөдрийн дугаарыг сонсож байгаа та бүхэнд баярлалаа. Тэгээд өдийг хүртэл бүх дугааруудыг сонсож байгаа, дэмжиж байгаа бүх сонсож байгаа хүмүүстээ баярлалаа. За өнөөдрийн дугаар та бүхний амьдралдаас нэлээд анзаарагддаггүй бөгөөд тэгээд суураараа бас юм өөрчлөлт чухал зүйл байх болно. За ер нь бол ойлгомжтой гомдлоод идэг бол амьдралын бүхэлдэн таагүйгээр хардаг. За талархаж чаддаг бол эсвэл давуу талыг харж чаддаг бол эндээс илүү зөрөгтэй, зоримог, тэгээ илүү таатай нөхцөлд амьдраад байгаа юм шиг тийг санагдана. За Альберт Эллис гэдэг одоо хүн байдаг REBT-ийн үүсгэн байгуулагч. REBT болохоор Rational Emotive Behavioral Therapy гэдэг нэлээд сайн үр дүнтэй арга. Альберт Эллисийн гол санаа бол амьдралд ямар нэгэн зүйл тохиолдноо. Тэгэхээр тэрийг хүмүүс өөрөөр тайлбарлаад байгаагаас зарим нь сэтгэл зүйн асуудалтай, зарим нь тэндээс өөдрөгөр явж байгаа гэж байна. Зарим нь ажилласаа халагдахаараа би бол өстө бүтэхгүй хүн одоо надад ажил болдохгүй те. Гээд одоо дахиж ажил хайхаас айгаад гэртээ сун. Тэгээ магадгүй өөрийгөө гацаана ингээ олон жил үргэлжлэхээр бүр тэрэндээ итгэнэ. Тэгэнгүүт зарим нь болохоор ажиллаас халагдангуудаа за харин ч ер нь сайн боломж юм биш үү. Дахиад шинэ юм турших боломж олдчихж байгаа юм биш үү. Гэх мэтэр ингээд өөрийгөө зоригжуулж өөдрөгөр хардаг. Тэгэхээр энэ хоёрын аль нь байх вэ гэдэг нь бол айгүй чухал. Зарим хүмүүс болохоор нөгөө гой өөдрөг явж байгаа тав хідэлтэй унахаас айсандаа гутранг байхыг сонгоод байгаа. Гэтэ гутранг байх нь яг үндэ урт хугацааны маш их төлбөртэй. Тэгээ яг үндэ унахаас айсандаа нөгөө доороос доош ундгуу гэдэг шиг доор байхыг сонгоснороо тэр нь урт хугацаанд бүр л илүү том уналттай. Урт хугацааны бүр лаг шаварт унж байгаа юм шиг тийм лав уналт болж идэг. Тэгэхээр энэ бол сайн горим биш ээ. Хоёр хүн байлаа гэж бодъё. Нэг нь машинд мөргүүлээд за нэлээд хэдэн жил имлэгээр яваад одоо зовлонг туулсны дараагаар боссон. Нөгөөх нь болохоор мөргүүлэхээ шахаад өнгөрсөн хүн. За энэ хоёрын аль нь илүү талархалтай байх вэ? Уул нь бол шөргүүлэхээ шахсан хүнд илүү жаргалтай байж. Тэнгүүд магадгүй хэдэн жилийн дараа бол тэрийг мартчихдаг. Харин мөргүүлсэн хүн болохоор яссан махан гимтсэн тэр их гимтлээс буцаад маш их хичээл зүтгэл, маш их өвдөлт туулсан, маш их мөнгө цагаа зарцуулсны дараагаар босч ирээд тэндээс босч ирсэн хүн бол алхаж байгаадаа илүү их баярлдаг. Бүрэн бүтэн эрүүл байна гэдэгтээ илүү их баярлдаг болдог. Харин мөргүүлгээ шахсан хүн бол эдний сарл магадгүй ярих байх. За тэгвэл бүр эсэргээрээд огт тийм тохиолдог, аль нь ч тохиолдог та бидний шиг хүмүүс ер нь алхаж байгаадаа хэрэг баярлдаг. Тэгэхээр бид нар нөгөө иймэрхүү зүйлд ер нь их баярлаад байж мэддэг. Бид нар магадгүй тийм ослоос маш холоор өнгөрсөн ойрхон ч зүрэг бол ер нь ямар их төгжрээтэй байна. Ямар стресстэй юм. Баахан ийм л юм дээр гол анхаарал манд төвлөрж идэг. Сэтгэлдээ юу байлгах вэ гэдэг чинь бол мэдээж таны сонголт. Одоо хүртэл ирсэн зүйлийг та сонгоогүй байж болно. Аясаар орж ирсэн байж болно. Буцаад энийг ойлгоод одоо өөрчлөх сонголт нь таны гарт орж иж байгаа хэрэг. Тэгэхээр шинэ юмыг өөдрөгөр хардаг зуршлыг оруулах нь бол хамаагүй гэсэн. Одоо жишээ нь зарим хүмүүс бол эрүүл байх нь одоо хамгийн аз жаргалтай зүйл гэж ярьдаг. Гэтэл яг үүнд амьдрал төр тийм биш байхгүй. Хорхон настай 23 4 настай ирнэ. Амар хүн депресстэй. Ямар ч эрүүл мэндийн асуудал байхгүй ирнэ. Ямар ч одоо бие махбодын одоо өвчин зовлон байхгүй ирнэ. Тэгээ амьдрал нь утгагүй байна. Үхэн гэсэн харт амгины одоо тэгээ донтолтонд орсон ч юм ингэ явж байгаа хүмүүс байна. Эсвэл донтолтонд ороогүй ирнэ. Зүгээр л амьдралыг зүгээр л үзэн ядаж байгаа. Тэгээ өөрийгөө үзэн ядаж байгаа. Маш одоо тэгээ таагүй амьдарч байгаа ийм зүйл байна. Тэгэхээр нөгөө ямар хүмүүсийн хувьд эрүүл байвал жаргал вэ гэхээр өөрөө өвдөж үтсэн тэр зовлонг туулж үтсэн эсвэл өвдсөн байгаа ч юм уу эсвэл хин нэгэн хайртай хүмүүс нь өвдөд байгаа ч юм уу. Энэ байдлын үеэс бид нэр айгүйх мэдэрдэг. Жишээ нь жоохон бахад бид нэг шүд өвдөн ш. Тэнгүүд шүд өвддөг байхад ямар гоё юм бэ гэж боддог. Тэгэхээр бид нөгөө шүд өвдөг байхдаа тэн дээрээ баярлаад илүү аз жаргалтай болж чаддаг. Тэгэхээр энэ яагаад юм болдог вэ гэхээр бидний сэтгхүүд loss aversion буюу аюултай дайсагнах гэдэг нэг ийм механизм байдаг. Муу юм болчих үедээ гэдгээс сэргийлэхдээ бодол маань төвлөрөөд идэг. Тэгэхээр энэ бол хэвийн зүйл. Энэ бол асуудал биш. Харин энэ маань хитрээд бидний 24 цагийн амьдрал маань ерөөсөө л зуртаар гарч байгаа мэгч доош нэгээл үдсэж байгаа хүмүүсээж хоорондоо зүгээрээ хорсол зандалгүйгээр зүгээр ингээ муу хэлж ядэгтэй нэг юм зуршилтай болчиход байгаа хэрэг. Тэгэхээр энэ бол нөгөө урт хугацаанд бол бидний сэтгэлгээнд муугаар нөлөөлж идэг. Нейролингвистик программинг гэж одоо сэтгэл засланы аргад нэмэлт үзүүлдэг тийм бас зүйл байна. Тарих судлал ба хэлцүүн талаасаа програмчлах гэсэн үг. Тэгэхээр бидний нөгөө хэлж байгаа үг бас бидний амьдралыг тодорхойлж идэг гэж. Жишээ нь нөхөр уур гэдэг нөхөр болохгүй нэ гэж айгүй хэлдэг бол одоо тэрийгэ толгойдоо кодлоод байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө эрүүл хувилбар нь юу вэ гэхээр хин нэг нь хийж байгаа үйлдэл нөгөө нэг хүмүүсийн эмоцд нөлөөлж идэг. Энэ бол энгийн зүйл. Тэнгүүд
нөхрийн одоо хийж байгаа бол тань нөлөөлөх нь бол тодорхой зүйл. Гэхдээ энийг бид нөхөр байнга уур хүргэж идэг, эхнэр байнга ингээд асуудал тарьж идэг гэдэг ийм зохиолыг толгой дотор дахин хийлээд байх юм бол тархинд чинь энэ програмчлагдчих байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бидний хэлж байгаа үг юмыг харж байгаа үнцэг маань бас өөрөө сайн байх хэрэгтэй. Loss aversion юм байна те. Асуудлаас зайлсхийсэндээ тэр асуудлыг илүү тод харт юм байна. За тэгвэл одоо энийг дахин давтаж ярихгүй тулд ямар сэтгэлгээ хэрэгтэй вэ гэхээр бид нэр талархдаг сэтгэлгээ хэрэгтэй. Өдөр тутмынхаа амьдралд юмыг ер нь талархах юм олж харж сурах хэрэгтэй. Өглөө босоод тэгээ талархах юм юу байдیں۔ Та оройн унтахтаа өнөөдрийн болсон явдлаас 5 ерөнхий нийт байгаа зүйлээс 5 зүйл олоод талархаад үз. Талархаад бичээд үз. Эсвэл залбираад үз. Эсвэл зүгээр толгой дотор дурдаад үз. Талархах юм маш их юм байдаг болж таардаг. Хайгаад үзэхээр гол нь бид нэрээс хайж үздэг байх. Тэгээ би энийг одоо хүмүүс зөвлөхөр хүү амьдралд ямар их талархах юм байд юм бэ гэж хэлдэг. Тэгэхээр бид нөгөө талархаж чадахгүй дэ биш зүгээр л нөгөө тим юмныг бодохгүй бодол руу орж ирэхгүй ингээл яваад идэгтэй л талархаж чаддаг гэсэн. Тэгэхээр өглөө босоо зүгээр яг гоё одоо орд харшин зэрэг байсан ч гэсэн зүгээр л ундах ортой байгаадаа баярлна гэдэг чинь амар гоё байхгүй. Би нэг удаа 20 хэдэн цагийн турш нэг одоо тухайд зам энтер муухад нэг хөдөөр аялдаг байхгүй. Тэгээ нөө жолооч нь буруу ойлгоснос болоод ингээд би тал судал дээр яваад тэр дотор ингээд 20 хэдэн цаг явахаар хүмүүс унтахыг хүсэж байгаа шүү. Тэнгүүд ингээд хоошоо жоохон налсан судалтай амар VIP харагдаж байгаа байхгүй. Тэрнээс хойш би ингээд дараа нь ормор тохгүй санагдах юм бол тэ зүгээр хөвтчл болж ивэл эн чинь ор юм биш үү. Тэр үеийг бодонгод жоохон юм ямтай байха болоод хэлж байгаа. Тэгэхээр бид нар ингээд сэтгэлгээгээрээ бас юм ингээд өөрчилж болж идэг. Тэгээ түрүүний Альберт Эллисийн үйл санаа шиг юмыг яаж харж тайлбарлаж байгаа гэдэг аягүй чухал. Тэгээ энэ нөгөө бидний бас энэ одоо тэгээ хөлтэй байгаадаа талархдаггүй эдгэр зүйлүүд болохоор бидний нөгөө сэтгэлгээний entitlement тэгээ энэ угаасаа л байх хэрэгтэй гэдэг сэтгэлгээнээс болж байгаа гэсэн. Тэгээ энэ зүгээр байх хэвээр бид нэр илүү зүйл рүү төвлөрнө гэж. Тэгэхээр илүү зүйл рүү төвлөрөх нь сайн. Гэхдээ байгаа зүйлдээ талархалтай хүн бол сэтгэл санаа илүү сарвал илүү тайван байх байхгүй. Тэгэхээр илүү амжилттайгаар илүү зүйлд төвлөрнө гэсэн. Тэгэхээр амьдралыг ийм талархалтай линзээр харж сурвал өөрийгөө өрөнд аруусгаад сэтгэлдээ ингээд өө ийм амьдралд ийм гоё юм байгаа ч гоё шүү дээ. Ээж аав гэдэг хүмүүс байгаа ч гоё юм байна. Бид нарыг хайхарж байгаа хүмүүс гоё байгаа юм байна. За ингээд ихнэр хүн хоолойгээд өгж байгаа юм байна. Нөхөр хүн биднийг хайрлаж халамжилж байгаа энэ гоё юм байна гэдэг өнцгөөс харж ивэл ер нь аюу гоё. Яагаад гэхээр бид нар нөгөө хүмүүсээ байхгүй бидэн л ямар хэрэгтэй хүн байсан юм гэж ухаардаг шүү дээ. Ер нь юмд бардам сэтгэлтэй угаасаа л авч явах хэрэгтэй гэж биш. Байгаад нь баярлалаа гэсэн сэтгэлээр хандж байгаа юм бол бид нэр илүү сэтгэл ханамжтай байна. Тэгээд өөртөө илүү азтай ч хүн гэж мэдэрч магадгүй. Яагаад гэхээр нөгөө бүх юмныхаа сөрөг тал дээр төвлөрөөд байгаа үед бол тэгээд ер нь болохгүй байх, бүтэхгүй байх. Сүүлдээ урт хугацаанд бол би ер нь азгүй юм байна гэдэг дүгнэлт рүү үрж магадгүй байдаг. Тэгэхээр болж байгаа зүйлс дээр одоо илүү талархалтай байх хэрэгтэй. Талархалтай байхын тулд өөрийгөө даруусгаж тэ нөгөө бардам угаасаа л байх хэрэгтэй шүү дээ гэдэг тэр хандлагаар биш. Тэгээд ээж автай байгаад яагаад тэгэхээр ээж аав бол ихэнх хүмүүст угаасаа л байх хэрэгтэй зүйл нь түүхтүүд ингээд хүмүүс бол ингэж ярьж байгаа би сонсч байсан. Тэ ааваа гэж дуудах хүнтэй болж одоо баяртай байна гэдэг. Хатам аавтай болгонгуудаа. Тэгэхээр энэ бол хүн болгоны хувьд бас ингээ өөр. Тэгэхээр яг энэ дээр бас ингээ бид нэр талархах зүйл олж харж чадвал энэ ертөнцид талархах зүйл их байдгаа. За тэгэхээр илүү талархалтай. Тэгээ хандлага маань илүү таатай байхын тулд анхаарах хэрэгтэй бас нэг зүйл бол бидний хүмүүстэй хэрхэн өөрийгөө харьцуулдаг вэ гэдэг байдаг. За тэгэхээр хүмүүстэй харьцуулахдаа бид нар бол аясаараа хүмүүстэй өөрийгөө харьцуулж байдаг. Тэгэхээр энэ дэр болгоомжтой байх хэрэгтэй. Жишээ нь одоо хүүхэд 80 авчаад ирлээ гэхээр аав ээж энэ яхаар 80 авдаг үлцэн орой оноо хаавна. Тэнгүүд манай ангийнхаа бүгд унтсан амар олон 60 авсан. Нилээ олон хүүхэд унтсан. Тэгээ би ганцаараа 80 авсан. Гэх юм бол ямар амар хэцүү шалгалт орж ирсэн. Тэгээ миний өмнө дугаар сайн байна. Тэнгүүд бүгд 100 авсан бот ганцаараа 80 авсан байвал 0-ын ном болчих жоох. Тэр 80 бол угаасаа 80 шүү дээ. Журнал дээр 80-аар л орно. Тэгээ хувийн ирэг дээр 80 дараа нь дипломын үзэж байгаа хүн. Тэгээ ангийнх нь хэд он авсныг харахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө бидний энэ хүмүүстэй өөрийгөө харьцуулж юмыг харах үнцэг бас нөлөөлөд байгаа. Ангийнхан бүгд муу авцсан байхад 80 гэх юм бол одоо энэ 80 ч айгүй сайн дүн болчиход байгаа. Тэгэхээр бидний юмыг яаж харьцуулж хараад байгаа чинь бас айгүй чухал байдаг. 1950 оны үеэс одоо цалинг том корпорациудад нууцалдаг болсон байна. Өмнө нь болохоор ажилчид хоорондоо ямар цалин авах нь бол нууцын асуудал байгаагүй. Тэрнээс хойш бол нуух ёстой гэж үзсэн. За яагаад тэгэхээр энэ бол маш их сэтгэл ханамжгүй байдлыг үүсгэж байгаа хүмүүс анзаарсан байна. Леон Фестингерийн 50-аад оны үеийн судалгаа оруулахаар ийм зүйл болсон байна. Хүн нөгөө хүмүүсээ цалинтай харьцуулж үзээд тэгээ өөрийнхөө цалинг шууд өөрийнхөө үн цэнтэй холбож ойлгож байна гэсэн. Тэгэхээр би бол энэ үн цэнгүй юм байна гэдгийг мэдрэмж авч байгаас үүдэлтэйгээр цаашаад үргэлжлүүлээд ховж ив, хардталт, тэгээ байгууллага дотор атаархалт иймэрхүү байдал үүснээс болоод нөгөө байгууллагын дотор хүмүүсийн сэтгэл ханамж за цаашлаад бол үр бүтээмжтэй байдал бол эрс муудсан байна. За тэгэхээр үүнээс хойш бол хүмүүсийн цалинг бол нууцлдаг бас. Тэгээ энэ бол нууцын зүйлээ. Тэгээ тэрнээс хойш бол хүний цалинг асуух нь одоо бүдүүлэг хэрэг гих мэтэр ингээд нийгмийн хим хэмжээнд хүртэл энэ бол нэлээд сайн суусан зүйл. Тэгэхээр нэгнийхээ цалинг бид нэр харахаараа аз жаргал болчдөг.
Өөрийнхөө цалин бол яг болж явж ирсэн аа. Яг нөгөө өдөө доржо батаад надад яг адилхан ажил хийж байгаа надаас илүү цалин авч байгаа юм шүү гэж ойлгох үедээ наад жаргалаг болчиход байгаа юм. Энэ байдлаас хамгаалахын тулд байгууллагаас цалин нууж эхэлсэн. За тэгвэл амьдрал дээр яах вэ? Амьдрал дээр бидний энэ харьцуултыг байнга нууж чадахгүй. Хүмүүс бүгд одоо машина хийж байгаа ажлаа, ажиллаж байгаа орноо харуулсаар байгаа. Тэгэхээр энэ дээр яаж бид нэр ажиллах вэ? Бид нэр яг өөрийнхөө байгаа зүйл дээр, өөрийнхөө хийсэн зүйл дээр илүү сайн төлөвлөх хэрэгтэй. За энэ дээр бол би яг Иесусийн ярьсан нэг зүйлийг ярмаар байна. Энэ нь бол яг энэ өөрийгөө харьцуулахгүй жаргалтай байх талаар бол биш. Гэхдээ яг үнийг бол бүтэн хамарцсан нэг зүрлэл байдаг. Сүнслэг ертөнцийн тухай л да. Тэр зүрлэл нь юм. Нэгэн тариачин байжгаад гадуур ажил хийж одоо сул зогсож байсан хүмүүсийг дуудаад та нарт ийм цалин өгье. Ажил хийж өгөөч гэдээ ажилласан ба. Тэгээ өдөөс хойш дахиад гарсан чинь дахиад бахан хүмүүс зогсож байгаа. Та нар нана ажилгүй хийж байгаа юм бэ? Ирээд ажил гэдэг. Дахиад ажилласан. Тэгээ бүр дараа нь ажил дуусгахын үед дахиад хэдэн хүмүүсийг авчаад ажилласан. Тэгээд хамгийн сүүлд ажилласан хүмүүсээс эхлээд цалин өгчлээ. Бүгдэнд нь яг нэг динарыг өгсөн байгаа. Өглөөс эхлээд ажилласан хүмүүстээ 1 динар гэж тохирсон шүү дээ. Тэгэхээр хамгийн сүүлд бүр дээр ажил дуусгах үед ирсэн хүмүүстээ 1 динар өгөө. Тэгэхээр нөгөө хүмүүс нь баярлаад за энэ хэд 1 динар авч байгаа юм чи биднэрт ч нэмж өгөх юм байна да гэсэн чи яг адилхан 1 динар өгсөн. Тэгээ нөгөө хүмүүс нь уурлаад тэг юу болж байгаа юм гэдэг. Тэгмээд яг энэ зүрлийг сонсоод бидний сэтгэлгээнд ч гэсэн яг шудраг болсон. Би ч гэсэн анх сонсоод яг шудраг болсон болж байгаа юм санагдсан. Ягаад тэр сүүлд ирсэн хүмүүс адилхан авч. Тэнгүүд тэр газрын эзэн юу гэж тайлбарласан бэ гэхээр би та нарт ямар ч гэмүүлдэггүй. Би та нарт тохирсон цалингаа л өглөө. Би харин энэ хүмүүс сайхан хандж байгаа маань чам зовлон болоо юу. Тэгээ цалингаа аваад явж үз. Хэрвээ тэр дараагийн хүмүүс ирээгүйсэн бол бид нэр ажилтгаар ажиллаад нэг динар аваад тэгэл хангалах байсан. Тэгмээ баг юм хийсэн адилхан юм авчихаар одоо уур үрээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө ийм ертөнцийн бүх зүйл дээр зарга хийгээд өөрөөхөө шийдвүүлж чадахгүй. Тэгэхээр энэ ертөнцид зарим хүмүүс танаас илүү хувь талантай явж байгаа иймэрхүү зүйлүүд байгаа. Тэгэхээр эдгэр зүйлс дээр нөгөө хорсож гомдох нь өөрөө биднийг улам л хохирогчийн сэтгэлгээтэй болгочихдаг. Харин зүгээр л би хийсэн зүйлийнхаа үр шимийг авч ийн. Гэх мэт өөрийнхөө урдах дээр төвлөрж явах нь бол биднэрт илүү сайн нөлөөтэй. Жохон бахта видео тоглоомоос би нэг сургамж авч ирсэн л та. Уралдааны машин дээр өрсөлдөгч нарыг ингээд нөгөө шахаад явуулахгүй байх талаар ингээд арга хэмжээ авч байгаа юм. Тэнгүүд нөгөөдөгтэйг ноцолдож идэл нөгөө шахалцаагүй нэг машин дөрүүлээд авчихдаг. Тэнгүүд дараагийн удаадаа уралдахдаа машинуудаа шахалцгаа биш те яг дараагийн зам хаашаа явж ийн газрын зураг хараад те яг ямар хаагуур ямар эргэлттэй байхын тэн дээр төвлөрөхөөр ер нь бол илүү сайн явдаг те илүү төрүүлдэг. Тэнгүүд бид нөгөө эргэн тойрныхандаа арцалдах дээр төвлөрөхөөр арцалтаагүй байгаа нэгэн дөрүүлээд авчих штэ. Тэгэхээр бид нар ингээд өөрсдийнхөө цагийг дэмий өнгөрөөж ингэж одоо хорсож те бусдад ингэж атаарах чийдэг. Тэгэхээр хин нэгэн магадгүй төрөний одоо та яг өглөөнөөс эхлээд ажилласан хүн байлаа гэхэд те хин нэг амархан мөнгө авчлаа гэхэд тэн дээр зүгээр л баярлчих те. Өө хөрхий те нэгэн ч гэсэн одоо гайгүй авчлаа шүү дээ те. Би бол миний өгснөөс миний цалингаас бол авч тэр хүнд өгөөгүй шүү. Тэгэхээр энэ дөр бол баярлах хэрэгтэй. Надад бас нэг удаа тийм зүйл тохиолдчихсан. Би бол маш бага цагаар ажилладаг байхад надад яг бүтэн цагаар ажиллахдаа адилхан цалин өгсөн. Тэгээд дараа нь тэр байгууллагад ажиллаж исэн хүмүүстэй танд ингээд бүтэн цагаар цалин бодож өгсөн үү гэдгсэн. Тэгэхээр би тийм гээд хэлсэн. Уул нь бол нууж болно л да. Тэгэхээр би зөвөр тийм гэдэг. Тэгсэн чинь тэр хүмүүс ингээл яг сэтгэл ханамжгүй болж байгаа л анзаарчихсан л да. Гэтэ яг тэр байгууллагын одоо тэр хүмүүсийн цалингаас авахгүйгээр надад өгж байгаа нь. Уг нь бол ингээ миний хувьд айгүй баяртай зүйл байгаа ч гэсэн тэр хүмүүс тэрийг хараад яаж хүлээж авахаас бас хамаарч чинь те. Баштай одоо те нэг хэдэн төгрөг илүү ингээд хурааж ийн гэж бодгоо. Эсвэл те энэ ингээ хамаагүй байгаа таахт бид нар яагаад ингэх юм. Ингээд цаашдаа жаргалтай байх уу, сэтгэл ханамжтай байх уу, сэтгэл доктортой байх уу, докторгүй байх уу гэдэг хоёр сонголтыг бид нарт үргэлж гарч ирээд байгаа юм. Тэгэхээр хүмүүсийн амьдралд тохиолж байгаа сайн зүйлд баярлчих нь та нэг төрлийн одоо тэрийг баг өөрийн болгож байгаа тайлхан баг. Та дэнэс үнэхээр баяр баясгалан авч чадчих болол. Тэгэд өөрөө ийм саруул ухаантай явж байгаа үед бол цаашаа амьдрал илүү өнгөлөг байдаг. За тэгэхээр өнөөдрийн ярьсан зүйлүүд маань бол нэгдүгürt бид нэр амьдралаас талархах зүйлүүдийг илүү олж харах хэрэгтэй гэдэг юм. Гомдлох зүйл биш. Хоёрдугаарт бусдтай бид нэр өөрийгөө харьцуулахдаа болгоомжтойгоор те яг би авах юм авсан уу гэдэг дээрээ л харах хэрэгтэй гэсэн. Нөгөө хүмүүс яаж яах гэдэг дээр биш. Тэгэхээр энэ дээр ингэж харж сурах юм бол яг ингэж суулгаж чадах юм бол амьдрал дээр та үр дүнгийн мэдэрнэ гэдэг бол баталгаатай. Мэдрэхгүй байх боломжгүй суулгаж чадах юм бол. Тэгэхээр энийг та бүхэн маань бүгдээрээ хийгээд үзээрэй. Манай подкастыг нүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар ямар зүйл сонсомоор байгаа та бүхэн бас хуваалцаарай. Тэгээд тэр өөр суугаар сонсож байгаа манай YouTube дээр бас видеотой болсон байгаа. Тэгээд жоохон богинохноор хийж дууршиж байгаа. Тэгээд сонсогчд маань оролцох дугаарууд бол мэдээж илүү урт болно. Тэгээд мэдээлэл өгж байгаа дугаарууд илүү богинохноор хийж байгаа. Тэгээд энэ нүртэл сонсож байгаа, дэмжиж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.